오자. 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 За тоёрын зураг яасан ч гэсэн бүү юм болов. Яа. Зураг тавьсан чинь хүмүүс юу яаж хүлээж аваа. Тэгэл хүлээж иснаар л байла. Хүлээж иснаар л юу хүлээжсэн. Сенсацтай юм хүлээжсэн байна. Haters gonna hate тэгээд угаасаа тэгээд замын хот тодчил байдаг гэдэг шиг л бас ярьсан хүмүүс би гэхдээ мас нь бол аягүй сайхан хүлээж авлаа. Чиг шиг урлагийн тайланд тоглолт тавьсан юм шиг мас хүлээж авлаа чиг шиг. Амар боллоо шүү дээ. Бид хоёр бүрстэ нэрээ. Утасны education гэдэг. Заяагийн утасны цэнийг бүр 2 удаа дууссан гэсэн. Нэг өдөр. Тийё. Би бүр тэгэж мессеж авч үзээгүй ястай амараас ингээл ажил дээр сууж байгаа шүү дээ. Бүр ингээл так гэл нэг харсан ч утас сандарсан гэдэг. Тэгэл залгаал дахиад ингээдсэн чи ахиа онторчтیں۔ Бүр ингээд бүр амар тэгэж ачаал үгт юм байлаа. Тэгэл би ямар бүр нүцгэлсэн бүр дуусах байжээ. Уцгүй болох байжээ. Хүүхний хоёр товчоо гаргасан биш гэж бодлоо. Миний тэр чинь товч тэгээ 6-аас 2 л харагдаж байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд гоё тий. Тийм тал гоё. Тэгээд харц үс хүзүү уруул Тэгэхдээ гоё авсан зураг гэсэн тий тэр өнгө гэрэл мэрл айгу гоё таарсан шүү дээ нэрх. Тэгээд яваасаа very nice. Манай энтхийн Мюнхний ганц зурагчин Цэнгэг гэж залуу авсан байгаа манай найз. Хүмүүс бас Европт идэх хүмүүс зураг авахлахаар бол манай Цэнгэг рүү бичээрээ. Дондорноос амар биш гоноод шүү дээ. Зураг авах гэж өстой зовдсон байлээ тий. Бит хоёр бүр одоо хөлөрж байгаасаа бүр их илүү хөлөрсөн аастай эвгүй байсан. Амар байсан тий. Тэгээд гэхдээ салб загинцсан л та бит хоёр ихлээр нэг ажихаа алдснаад маяг загилаадсэн чинь манай зинг чинь за тоорыг хин дарж авдгийг солиорцгоо. Тэгээд бит хоёр за тоороос цайтах юм яадгүй заяа хараад янз бүр болтгүй заяа гэдэг чи бит хоёр зоо окей гэ. Бит хоёроо цаатнаас ямар хүмүүс байд юм бэ ингээд өгөм хаяастай тий. Наа зүгээр идэж чадахгүй. Яа таатанаас. Би бол хотелийн 2 пивийг дуусгасан. Өргөчөнд би бэс ийч ганцаар уугаа жоо халаад гайг болчих бадгүйгээд ичих мичих гайг хотоо гэж загнаад байдаг байхгүй юу. Тэгэл би өөрөөс амар хотооч нь гэж бодож байдаг байхгүй юу. Хөшөө зөндөө олон зураг авсан байхгүй юу. Тэгэл хотоо гэж намайг бүр айн загнаад би тэгэл ариун би хотооч гинүү гэл би хотооч л шүү дээ хэрэлдээд байгаа байхгүй юу. Хотоолтой чигээр би дотор нүдэн дотор өөрийгөө амар нөгөө кино мэнүүн дээр зүг хүүхнүүд ингээл хотооцсон байдэн штэ. Тэгээд дараа зураг харсан чинь би хотоогоогүй байсан байл. Сууж идэв. Зүгээр гэмэд борхон шиг сууж исэн байлээ. Тэгээд зураг авах гэдэг чинь урлаг юм байлээ гэж ботсон. Амар хэцүүсэн. Тэг фото модельүүд тэгвэл ер нь модельүүд тэгвэл ер нь мэрэгжил юм биш те. Хэцүү ажил шүү дээ. Хэцүү ажил юм шиг лээ. Хөш хоёр нүцгэн зураг авах гэж боддог уу? Хизээ авах. Ивэл чинь бүр нүцгэн би авахсан шүү дээ. Кино болчихсон. Од тэг яах юм. Би үзэндээ авахгүйсэн. Тоос. Нэхэд л нэмгийн зураг. Би нүцгэн авахгүй. Би яг тийм гоё фигуртэй биш юм чи. Фигүрэндээ биш шүү дээ. Залуунасаа одоо бараг өнгөрчлээ дөө. Тийм одоо сүүлд нь чинь 70 та өгөн болчоод ийм залуу үйж хүлээ гэд нэг өөрөө мэдхгүй эмэгтэй хүнийг тийм хүсэл байдаг шиг эмэгтэй хүн байдгүй юм болов. Одоо ингээд эмэгтэй хүн биш үү те. Яг ингээд гоё нүцгэн авахгүй л гэхэд гоё харагдах юм таа аахгүй. Ингээд мөн байна, бүкс байна гэдэг чинь те. Гоё харагдаж болж байгаа байхгүй юу? За. Эрэгтэй хүн яг нүцгэн авах болоход бол нэг гоё харагдах юм бол байхгүй шүү дээ. Би тэгж бодсон шүү дээ. Ягаад ч шиг. Гоогсаа нэг байхгүй ч тэгэл нэг шовтонтэй. Юу нэрх гэдэг. Од дээр өөрөө би нэгэ хараад тэгэл юм яриад байх шиг байна. Цаанаас зэрлэг цэжтэй ирчээд байгаа хөө. Тийм. Гэтэ би нэг амар би өөртөө бас тэр тал дээр инсекюр байдаг болооч тэр юм. Ер нь бол нэг шалдан бие бол нэг зураг мураг мөнгөлийг ч бодохгүй.
Тимэти. Тэгээ ер нь бол хүний хүсэл штэ. Тэгээд хүсэхгүй байвал заавал тийх албагүй. Хүсэж байгаа нэгнээ олвол заавал үүлээд тахалбгүй. Тэгэл бит хоёр бол жишээлбэл бит хоёр бол жишээлбэл өөрийнхөө хүсэл дээр ингээд хин нэгэн бит хоёрыг амар нүцгэн ахвал махвал гэж шаардаагүй те. Тэгээд өөртөө сайхан ахвалчи, өөртөндөө хадгалчи гэж бодож исэн 6 сая нөгөө нэг ер нь бол бит хоёр өөртөндөө хадгалах гэж ахвалсан зураг байхгүй. Хүлээлгээ өрөө гэсэн подкаст хийжсэн шүү гэж одоо ер нь сүүлд нь өөртөөгөө дурсаж явхаар ахвалсан зураг юм байгаа. Тэгээд нөгөө нэг 5 дугаар сизон гарахаар болж таарч маараа тэгээд тэрэндээ зориулаад дэлгэцсэн юм л та. Тэрнээс их олны хараал идэж гэж бодсонгүй. Тэгээд би гол нь нөгөө Instagram дээр аваа тавьсан байсан зургийг маань нийт тийш нь хүмүүс авч одоо нөгөө нэг хүсээгүй гадар маань тавиад. Тэгээд өөртөө амар сайн дураараа муулцгаасан бэлээ. Тэгээд бас тэр хүмүүстэй баярлаа гэж хэлэх зүг бах. Сайхан түгээн дэлгэрүүлж бас намайг олон төргсөнд баярлаа. Айгүй олон дагсаа тэрийг дагаж орж ирж байгаа тэр. Ой би ихтэй өштэй те эмэгтэй хүмүүсийг болоо штэ те. Яг ингээд яг түрүүний ариуна заяа хоёр хэлж байгаа шиг залуу насаа те. Залуу насан дээр тэгэж гэдэг шиг би яг encourage хийнэ эмэгтэй хүмүүсийг бол яг өөрийнхөө зургийг тэгж даруулах ч айгүй гоё юм шиг санагдав. Тэгээд бас нөгөө жирэмсэн байхдаа хүмүүс авах болсон байдаг шүү дээ. Тэр мэрийг бол нөгөө амьдралд амар олон давтагдаад ах юу биш шүү дээ. Моментууд биш шүү дээ. Тийм тэгэхээр даруулаад авцсан дээр хаа эрэгтэй хүмүүс мэдгүй жим юмдэл дараалаа. Селфи юу. Ивэчили дамуу яа та. Надруу хараад ирээд энэ. Та нар ингээд тинейжер байхдаа ямарсан? Ой тэгж гиндүүлж асаахгүй. Ямар хайр юм бэ шууд ингэ юм яач та өөр юм яаж та. Үгүй заяа шууд. Арина бэлэн байна. Би амар нийгмийн идэвхтэй хөвтэйсэн. 1-р ангиасаа л гараа өргсөөр байгаадаа би ангин дарга болно гэж болоод тэгэл 10-р анги хүртэл ангин дарга хийгээд 11-р ангитаа бүлгэмийн зөвлөлийн дарга болж твшээд ингээд ерөөсөө 10 жил ангин дарга хийсэн. Дарга гэсэн байт юм аа. Вау. Багасаа карьер хөөцсөн. За тэгвэл нэг айдооны зэкэр хадаг байна ч. Сэтгэлийг минь өдрөдөртэй. Өстөр. Вибрац явж байна. Мэдгүй надад гойсон ас гэж. Наа чи үлэмжийн чанар шүү дээ. Тийм шүү дээ. Ма данзаа харж байгаагийн. Юу яадаг вэ? 10 жилдээ 9-р лөө биш ээ 9 биш ээ 7 молоо юм лөө. Мэдгүй нэг монгол хэлний шалгалт болдог байхгүй юу? Тэгээд тэгснэ билет цуглуулдаг. Тэгээд билет цуглаад би амар муу хийсэн юм аа. Тэгээд тэгсэн чинь за нэмж үзүүлж харуулах маруулах ярих мэрх юм байна гэхгүй юу? Тэгэхээр дууланаас нь. Тэгэнгүүт нь үлэмжийн чанар дуудыг үлэмжийн чанар дуудаг байхгүй. Үлэмжийн чанар гэшээс. Нөгөө их чинь сонссон. Тас ямар мохот гарч. Йоо. Хүний яаж нэ те? Бүгд өтө мөхөрөө би чамдлын рэп хүний яаж нэ те? Тийм. Гэтэ тэр үед арай карьер эхлэх байсан л да. Гэхдээ тэр үед яг ингээд сонгосон мөн. За би ер нь бол дууд болох юм байна. Үглэх юм. Тэгээд би сонголтсон. Зөв сонголтсон. Зөв сонголтсон. Ой, би дуулсан заяа. Чи тэр сая нэг дууны 2 дугаар юм уу хийцэн л хэлээ шүү дээ. Хоолоо моолоогийн сайн хоолоо салгаад айгу хөөрхөн гоё орцсон л шүү дээ. Хийн штэ. Ер нь бол тийм л чихмөл байна. Чихэл байна. Чихнэгээ хоолоо байгаа мó. Ранди би арай хоолоо байхгүй. Саяхан танаа нэг клипийг үздэг байхгүй амар хэрэг зэрэг болгож аа. Тэ? Одын клипийг үзнэ юм үстэй тэр чааж байгаа л оллоо. Тэгсэн чинь нөгөө нэг буудаж мууддаг амар лаг тим клип лифтэн байлээ ш танах чи. Бэс юм байлаа. Тэгснэ маа сүлд нөөрөө будчихсан юм байлээ ш тэ. Тийм штэ. Амар драматик байгаа штэ. Яа Тэр танаа ингээд сториг нь спойлчлаа ш надаа. Чи үзэгээсэй. Би дөнгөсөө эхлэвсэн штэ. Монгол даяар үзээд чинь бүр number 1 дуугаар баг 8 7 нэг явсан шүү дээ. Юу ямар дуу юм? Why baby love you so much. Тэр дууны юу ярьж хөө? Түүхийн ярьж хөө? Би өстө миний хамгийн дургууд уу. Бүр хамгийн дургууд уу. Тийм үү? Тийм. Яагаад гэсэн чинь ингэдэг байхгүй юу? Одоо хүнд ярихаар надад итгэхгүй л бах та. Энэ сайхан удаалж байна. Гэтэ ийм юм болсон байхгүй юу? Маах чи ингээд талигаач галаа би тэгээ тамирыг дөрвөлээсэн бохгүй. Маа талигаач чи хамтлагаас гараад тэгээд удаагүй байж байгаа тамираа би бас ондоо хамтлагт орлоо гэж эргчлөөг хамтлагт орсон бохгүй. Тэдсэн чинь галаа битэр хоёулах нь олцсон. Тэгээ галаа битэр нэг удаа 105.5 гэдэг FM бид үстэй инфо радио гэдэг. Тийш очивол
тэн дээр нөгөө Becky гээд хөтлөгч нэдэг гэсэн бохоггүй. хөтлөгч юм уу? Таартай нэг хөөрхөн дуу. Тий, хөөрхөн дуу хийцэн. Яа тэр фэн чинь нэг pub байсан бохоггүй. Ийм Radio Club гэдэг тийм pub байсан бохоггүй. Тэгээд амьд хөгжмөг хамтлагын бодлогод тоглодог. Тэгээд бид хоёр тийш амар орох туртай ороод пим явуудаг. Тэгээд яг эфир нь яг тэр pub дотроос явдаг цаа. Тэр амар гоё радиос. Тэгээд тэнд байжсэн чи Becky-тэй танилцж байгаа бохоггүй. Becky би ингээд дуулдаг молдог гэл. Тэгээд тэгснэ надаа энийг дуу айгаа. Тэгээд тэр дууг хамт тэгээ би танаа хамтлагт орё гэсэн бохоггүй юу. Шууд. Тэнгүүт за тэр дууг чинь сонсъё гэсэн чи өөрөө надад ингэж хэлсэн бохоггүй юу. Би зохиосон Оки гэдэг одоо нэг үний хөгжмийн найруулга гэдэг залууд шүү дээ. Тэг нэг үний Оки тэр хоёр зохиосон гэцээ. Тэгээд би зөвхөн хөгжмийн сонсож байгаа шүү дээ. Яг ингээд гитар матар эхлээл. Тэнгүүт ноо shit. Тэгээд нөгөө хин чинь яг Becky чинь дуулдаг байхгүй. My baby love you so much гэж дуулаад. Яг тахилтын дуулаад яг ийм дуу болно гэд. Тэгсэн чинь галаа битэр shit наа чинь бүр шууд хийтэн гээл. Тахилтын сонсол за наа чинь шууд хийгээл. Тэгэл бид нар хийж байгаа. Хийгээд тэгээ хийхээс өмнө угаасаа над видео мэдийг нөгөө клип хийчихэж байгаа байхгүй. Гарахаас өмнө клип дуусаад нөгөө дууга бид нар очиж FM-д өгөөл. Манай галаа урагшаа явдаг байхгүй бэжин дөрөө. За. Бэжин рүү яваад тэгээ би нэг өдөр унтчихсан чинь бэжингээс бүр өөрөөр галаа залгаж байна. За. Юу болсон болоо гэж санаа зовол. Яасан гээл тэгсэн чинь манай Y чинь ста хятад дуу юм байна штэ. Яг ингээ мол дотор алхчихсан галаа гэж алхчихсан чинь амар таньдаг гитар Y чи ингээ гитараар эхэлдэг хөө. Гитарын солоор эхэлдэг хөө. Амар адилхан гитар дуурсан гэсэн. Энэ ямар дуу лээ химлээ гэсэн чи яг my baby гэ яг манай дуу гэсэн. Ой манай дуу яахаар энэ мол дотор явж идэг үлээ гэсэн чи хойноос нь хятадаар өглөө шээсэн. Тэгээд над руу ирсэн мөн байхгүй. Тэгээд гэсэн чи би бүр дүрсгээл уурлаад Becky-рөө залгаж байгаа байхгүй. Яасан бэ нөгөө зохиосон дууч те. Чи хятад дуу гэсэн чи үгүй наа чин солонгос гişээ. Өөдөөс fuck гэсэн чи яаж яхад солонгос дуу нэлээд хэдэн жилийн өмнө гарсан байсан дуу. Тэрийг хятад дуулсан. Тэгээ хятад нь бүр дөнгөж гарч байгаа бас. Яг хятадтай хийт болж байгаа. Тэгээ манайх ойлж таарад. Тэр хоёр бүр яг зэрэг явж таарад. Тэгээ би чинь тэр чинь алидийн ингээд нөгөө FM-д ингээд өгөөд тэр чинь бараг 7 хонч ч байгаа байхгүй хагас 7 хонч зөөлөө. Алидийн бүр амар хүн дөрцөө. Дөнгөт нь би ууранда тухайн үед ингээд нөгөө гол FM-рүүд бүгдрүүн залгаж байгаа байхгүй. Тэгсэн чи юу вэ одоо наа чин өдөрт хэдэн зугаараа захиалга орж ирдэг дуу бид нар юу гэж устгах юм бэ гэд. Тэгэл тэр чигээр явж байгаа юм чи. Тэг ширлээ. Тэгээд тэр чинь бүр амар хит болно. Бүр амар хит болж байгаа байхгүй. Тэгэл би амар дургу. Яаж яах тэр чинь амар удаан темптэй доо. Удаан. Тэгээ дээрс нь амар урт дуу байхгүй. Тэгээ тайзан дээр дуулах чинь тэр чинь бүр яал заа. Тэгээ би өөрөө дургу дуу заа. Зүгээр ингээд нэг хүн ингээд хүчээр гараад ингээд дуул гэдэг. Гаргацсан шиг тайзан дээр амар ятгаатай байсан. Тэгэл танах ямар дууд болох юм ийм юм дууд болно гэнэ. Y хэлэхгүй онгот. Y дуулцaltaа. Тэг заавал Y-г дуулуулна заа. Үгүй хайртай юм хайртай үнс мүнс гэдэг дууд дуулалтаа ингээд. Үгүй чи Y заавал дуулцaltaа гэ. Тэгэл fuck нөгөө юу чинь би явтлаад бас тэгээд. Тийм төвхтэй ш дуулна. Тэгээд хүмүүс сонсоод итгэхгүй л хахтай. Тэгээд Becky бол нэг тийс таригдсан бидрийг. Тэгээд дахиад яасан юм уу? Цаашдаа тэгээд хамт дуу хийсэн юм уу? Зөвхөн тэрнээсээ муудалцаад эсвэл болцсон уу? Becky-тэй. Гүг тэгээ бид нар чинь угаасаа нэг альбом гаргаж байгаа шүү дээ. Угаасаа чинь нөгөө чиг нөгөө бие суултаа нөгөө юу гэдэг таашаалаа гэдэг шүү дээ. Тэр ингээд нэгт орцсон ингээд хийд болчихоо. Хийд болчихоо юм чинь. Тэнгүүтэн тэгэл заа. Тэгэл тэрүүр чинь бас хөөрхөн мөнгө хийж байгаа шүү дээ. Энэ дуун дээр дуулаад. Тэгэл нөгөө бие суултаа байл. Таашаал авсан байдیں۔ Хүй одоо яг энийг ярьсан дээр асууч яа. Тэр солонгос хамтлаг мамтлаг ерөөсөө оюуны өмч гэж та нар янз бүр болоогүй. Болоогүй. Гэхдээ бид нар ингэсэн аахгүй. Нэг амар бид нар юу яасан? Харамсалтай юм болсон. Бид нар тэр чинь яг татар нэг Японтой гэрээ гээд Япон CD-мийг зарсан аахгүй. Тэгээ тэрний яг дараахан яг тэр чинь Y хит болчихсон үе. Тэгсэн чинь бид нар нэг хэд Япончууд ирж уулзсан байхгүй. Окей танаа ингээд баг юу чинь Японы зах зээлд гаргах юм аа. Танаа хамтлаг амар те англи манглаар ингээ хольж дуулаад ит юм байна. Бид нар амар сонирхож байна гэсэн баггүй юу? Тэгээд эхний уулзалт бүр амар перфект болоод бидний чинь хамаг бичлэг мэтлэгийг авч яваал. Тэгээд бид гурав нууцсан баггүй эхлээд. Тэнгүүтээ дараа нь дахиад уулзъя гэсэн баггүй юу? Дахиад уулзъя. Тэгээд тэнгүүт нь за fuck хэлий. Тэ
энэ ийм ингээ копитцсан ийм дуулцсан гэдгийг үнний хэлэх бол дараа нь гараад ивэл бид нар өнгө гохгүй. Тэгээ шүү дээ. Ингээд үнээр нь ингээ хэлчихье гэдэг. Тэгээ хэлцэн байхгүй нөгөө Японуудад бид нар ингэсэн гэдгсэн чинь өө тийм үү. За бид нар эргээд ярэ тэгээ тагцсан. Амар дипломат хариу өгсөн биш үү? Тий. Тэгэл тагалцсан. Би тэгээд нөгөө яг зөв бид нар ч нэг амар Японд алах байсан чи би бодохгүй. Гэхдээ зүгээр нэг амар зүгээр try хийхдээ боломжоо алдсан болоо гэж боддоо ш. Тэрнээс болж. Оо муу нухаар сайн хэлчихэл гэж үнэ. Тийм муу нухаар сайн хэлчихлээ ш. Зүг яасан байна. Баяр. Нэг тим болж ирсэн. Амар түүхтэй драматай дуустаас. Боо юм та сонирхолтой түүхтэй дуу юм шүү. Окей. За 1-ээс 50 хүртэл оруулаа. Дараа чи бидний сонгох дугаараа 13 гинэ. 13. Чиний одоо амьдарч байгаа амьдрал чиний хүсэж төсөөлж байсан амьдрал мөн үү? Дэм. Йоо яана. Амар дип дугаар болох нэ. Дэм. Үгүй. За. Шууд стресс түлгэнэ. Үгүй. Баярлалаа баяртай. Энэ тухай ярмаар байна шүү. Ярмаар байна. Хүш ивэлээ. Чист амар Холливуд жижиг мөдөж болно гэж яажсэн багтай. Сургууль оюутан байхдаа тэгжсэн үү? Одоо бараг л 30-тад 7 Оскартай. Тэгтээ одоо оройтойгоо тий. Одоо тэгэл яг Оскар үзэл нүдэ ингээл анаал энэ хүн би гэж төсөөлөл сууждаг шүү дээ. За гэхдээ яг яаж төсөөлж одоо яг нэг detail нэрээ. Юугаа яаж төсөөлжсэн гэж. Одоо чи ингээд одоо 30-таа би нэг ийм ингэж амьдрандаа гэж бодож исэн. Төсөөлөл чи ямар байсан? Надаар эхэлж байгаа юм уу? Тийм чамар эхэлж шүү дээ. Оо Чи үгүй гинтергээд өөрөө хариулж хэлчихээд. За. Окей. Би энэ яг амар сони яриа болох гэдэг нэ. Та нар бэлнэ үү? Бүр ингэ гүнзгий. Зүгээр. Би нэг яг хөө тэгээд 10 жилдээ байхдаа би яг Америкт ирчих тийм нэг Pick Up Artist гэдэг нэг ТV шоу байдаг байсан шүү дээ. Нэг Mystery гэдэг ах ингээд охин амар найрдаг гинэ. Тэгэл хүмүүст охин нарихыг зааж гэж тийм нэг шоу байсан байхгүй юу? За. Тэгэхээр н тэрийг үзчихэл би бодохгүй. За тогтод нарна гэл. Тэгэл Google-цсэн чинь нэг тийм вебсайт байж байна. Охин нэрдэг зааж өгдөг. fastseduction.com ч тиймэрхүү. Тэгэл тэрийг уншсан чинь зарим юм нь бол нэг балаа юм байхгүй юу? Зарим нь болохоор бас ингээд нэг зүгээр нэг яриа мэрэ эхлүүлдэг тийм одоо зөвлөгөө өгдөг шүү дээ. Ингүүл юм хэлээрэй гэсэн тийм зөвлөгөө мөлгөөтэй. Тэгсэн яг нэг юу нь болохоор амар гоё зөвлөгөө өгсөн. Тэр юу гэхээр өөрийгөө 10 жилдээ болвол ингээд одоо төгс өөрийгөө төсөөлгөнэ 10 жилийн ирээдүйдээ. Тэгээд тэр төгс өөрийгөө одоо тэр хүнээ болох гэж оролдоо. Яг л тэр төгс ивэл болвол хүссэн охтуудаа найрч чаддаг, хүссэн ажиллаа хийж чаддаг, хүссэн бүгд юм чаддаг тийм төгс хүн. Тэр хүн болох гэж оролдох юм хэзээ ч тийм хүн болж чадахгүй. Гэтээ хичээх юм бол илүү ортно. Оролдохгүй байсанс тийм нэг юм байсан хгүй юу. Тэгэл тэрийг бодоод окей тэгвэл би одоо ингээд киногоо хөөж явж байгаа юм хүн юм чинь. Киноны сурвал ороход яг тэгж боддог байсан хгүй. Нэгт болохоор яг хүн ингээд яг амжилтанд хүрэх гэсэн хүслээдэг те. Би одоо ингээд Оскар хожоол тэгэл яг ихнийх нь хүсэл нь бол те хамгийн залуу Оскар хоцсон найруулагч. Дараа нь болохоор анхны Оскар хоцсон Монгол кино найруулагч те. Яг тийм ингээд төсөөл хүмүүрэл байдаг шүү дээ хүн болгонд. Хамгийн залуу байж чадахгүй одоо хамгийн залуу Damien Chazelle 32 дээд Оскар авсан. Тэр бол өнгөрцөн. Анхны монгол хүн байж магадгүй. Гэхдээ богино хэмжээний кинод монгол хүн Оскар авсан шүү дээ. Тийм үү? Студент Оскар авсан. Тэр нь баяр үргэе. Тэгээд яг Амар тийм зөв үү? Чи чадсаа баяр үргэе. Та чадлаа баяр үргэе. Гэхдээ яг юу гэдгийг надад проблем нь юу байсан бэ гэхлээр нэгт болохоор ингээл амар ихтэй би тийм төсөөлж мөрөддөг гэсэн юм бол авч जैन тайзан дээр гарч ийн гэл спич мич ийм спич ингэж ярина ингэж ийм хэлнэ гэл бүх юм одоо ингээд бас хэдэн зуун удаа давтцсан. Би үг болгон үг бүрчлэн одоо юу хэлэх юм мэддэг. Гэхдээ тэгж сэтгэлээрээ бас нэг хүний одоо drive те ингээд нэг ирмэлцэл багсдаг юм байлаа. Тийм гэж үү? Яг л ингээд хоцсон гэж төсөөллөөрөө би чинь болохоор нэг ялгаж чадахгүй тэгээд хоцсон үгүй мэдэхгүй тэгээд хоцсон гэж боддог гэж аахгүй тэгээд кайф аваад тэгээд тэрэндээ ханчдаг юм. Ханчдаг гэж аахгүй юу. Хамгийн гол нь болохоор ингээд юу гэдгийг төгсгөлөө бодож хийн штэ тэ юмыг. Тэгэхээр нэг тийм хийж байгаа өмнөхийн төлөө биш өөр хүний төлөө ингээд юм хийж байгаа юм шиг тийм ингээд нэг мэдрэмж төрөөд идэм шиг санагддیں۔ Тэгэл Оскар хожих гэж би кино хийж байгаа. Тэгээ киноныхоо төлөө биш. Би кино урлагийн хүн биш. Би зөвхөн Оскар хожих гэж байгаа нэг нөхөр кино урлагийг дагж байна. Гэсэн тийм нэг сэтгэл гардаг ч байхгүй. Тэгэхээр хийж байгаа юмнаас одоо таашаал авдаггүй. Тэ. Тэхийн оронд ерөөсөл өглөө босол би кино хиймээр байна.
Тэ энэ одоо ингээл Монголын амьдрал одоо Америкт дэг Аз Монгол хүний амьдрал тэ Монгол хүний одоо ингээл соёл урлаг бүх тэр юмыг бол ингээд дэлхийд үзүүлэх өөрийнхөө сторигоо ярих. Тэрийг хуваалцах. Тэ яг ингээд урлагийн арга барилаар өөрийнхөө одоо ингээд хүссэн бодож сэтгэж одоо мэдэрсэн юмнуудаа ингээд одоо илэрхийлэх. Тэрийг хүсэж байна. Тэгээ тэрийг бол хамгийн сайнаар чадхаараа хүсэж байна. Одоо хүн илэрхийлэхийг. Тэгээд өдөр болго өөрийгөө бол ингээд өмнөх өдрөөсөө илүү дээр болгож хөгжүүлээ гэсэн тийм сэтгүүтэй байх юм бол арай илүү амжилтанд хүрэх магадлал байдаг. Тэгэхээр хийж байгаа юмнасаа илүү их одоо таашаалж илүү happy байдаг юм болов гэж бодоод байдгийн. Гэхдээ чиний биш дээ ингээд өмнө төсөөлжсэн амьдрал чинь бас бүр нэг амар хазаага шал ондоо амьдралаар амьдраад байгаа юм биш юм биш тийм үү? Яг л тийм юм төсөөлөхө болчихж байгаа байхгүй юу? Яг ийм байх хэвээр тийм байх хэвээр гэсэн юм байхгүй. Яг л хийж байгаа хайртай юм хийгээл хөөж явах юм бол ямар ч амьдралаас энэ бол миний төсөөлжсэн хүссэн амьдрал. Тэгвэл тэрүүгээр амьдрч байгаа юм биш үү? Зүгээр process юм биш үү? Яг ингээд материалын юмар өөрийгөө одоо амьдралаа төсөөлсөн биш. Яг өөрийнхөө одоо юу гэдэг өөрийгөө хөгжүүлсэн хэрэг хөгжүүлж хэрэг одоо урлагийн талаас нь би одоо артист болж чадсан те өөрийнхөө чадвар мэдлэг тэрийгэ хэрсэн хөгжүүлсэн тэрүүгээрээ одоо өөрийгөө хэмжиж байгаа байхгүй юу? Тэр талаас бол илүү happy байдаг. Гэхдээ яг 25-аас өмнө бол амар материал юмыг бол бодож сэтгэсэн байгаа байхгүй юу? Тэгэхэд бол ингээл 22 моёртад бол бодож байгаа байхгүй. За би ингээд 30-тад бол нэг 5-аас 50 сая доллартай 2 Оскар хайцсан. Тэ. Үнэн тасархаа модель их нэртэй. Тий. Тэгээд нөгөөх нь бас Монгол хүн байх юм бол тэгэл Монгол тасархаа байх. Гадаад хүн байл монголоор ярьдаг гадаад өхөн. Тэгээ өштэй чиний ингээд ярьж байгаа энэ асуултанд бол чи бол үгүй гэж хариулмааргүй юм байна заяа. Чи угаасаа зорилгоч нь Лондон болсон болохоос яг адилхан л амьдрал төсөөд байгаа юм шүү. Угаасаа тэрүүгээр тэр процесс чи одоо ингээд явж лаа юм шүү. Гүү одоо юу гэдгийг нэг нь болохоор олон төмний одоо өөр хүний нүдэнд одоо амжилт. Нөгөөх нь миний өөрийн нүдэнд амжилт. Тийм ялгаа болчихдог. Өмнө нь болохоор би зүгээр хүмүүс намайг Оскар хожоод амжилттай гэж бодох юм бол миний амьдрал болоо гэсэн сэтгүүтэй. Тэгээ point нь л өөрчлөгдсөн юм байна. Одоо болохоор би бол ингээд надад бол тийм эцсийн зогсоол байх болцсон. Ингээл ер нь нэг л юм хөгөөл явж байгаа. Яг л эцсийн зогсоол тэгэл хурцуул амьдрал жоох туурч болж байгаа сте тий. Тэгэл нэг Оскар хожичлаа. Одоо дараа нь юу байдгийг. Тэ одоо ингээд зайл танил тэ ирсэн газар руу буцаа танил нэг Оскар хожичлаа баяртай. Чиний амьдралч одоо утга учиргүй өгөхөө үлээ. Тийм болчихж байгаа байхгүй яг миний сэтгхүүд. Тэгэхээр надад бол гол юм нь болохоор ерөөсө зорилго нь өөрөө тэр юугаа хөөж явах. Одоо тэр өөрийгөө хөгжүүлж тэ урлагаа хөөх бол өөрөө эцсийн зогсоолно. Unhappy байх тэ амжилтандаа хүрэхгүй бол амьдралч утга учиргүй болох тийм амар аюул байдаг юм билэ. Тэгээд тэр үгээр бол нэг зогсож буцаж ирсэн байгаа. За яг юу. Яа ингээд би ивэлийн араас ингээ орохлоор дандаа эвгүй орчод байна. Ивэлийн амар лаги вэрчлэр ингээд би яана гэж бодохыг амар өөр гэж би хэлнэ. Ягаад гэвэл нөгөө одоо би өмнө яг хизээ төсөөлж байснаасаа ба шалтгааллах байх тий. Нэг 18-тад төсөөлж байсан амьдрал маань ингээл нэг юм 30-таа гэхээр хүмүүс аим хөгшин санагдаал тий. Хөө хязгаарны хүмүүнтэй суугаад нэг юм тогтсон ажил мэжилтай ингээд нэг юм яг нэг юм ад жаргалтай гэр бүлтэй болцсон байхтаа гэж боддог байсан байхгүй юу? Одоо нэг 15 6 мургаатаатай ч юм. Тэгээд бодоол байжснаа 20 морьтойдоо ингээл амьдралаа чинь шал өөрөөр төсөөлж ирээл одоо нэг юм амар гой далайн иргэн байшинд ингээл нэх гой ганцаараа амьдрал нэг гой ном бичээл амьдрах юмсаа ч юм уу нэг тиймэрхүү мөрөөдөлтэй ч юм уу тий. Тэгэл яг амьдралаа тэгж төсөөлдөг байсан болвол одоо бол ингээд нэг юм амьдралдаа ингээд заримдаа нэг тийм үе байд юм ингээ харамсдаг ч юм уу тий. Би ингэж амьдрмааргүй байна тий. Би одоо ингэж заавал сургууль сурч ингэж хямарч ингээл сургууль сурах чинь бас хямраа штэ. Тэгэл ингэж хямарч юмч хэрэгтэй хэрэггүй юм ингэж хэрэг ерөн хийх ямарч хэрэгтэй. Зүгээр л би амьдралынхаа утга учирыг олохын тулд би ингээд сайхан аялмаар байна тий. Зүгээр ингээл өөрөвчөө өөрөөл явмаар байна гэдэг ч юм уу. Тийм үү ингээл заримдаа гарч ирээд байгаа байхгүй юу? Тэнгүүтээ бодхолоор ингээд миний төсөөлж исэн амьдрал энэ мөн үү гэхээр муу юм шиг нэг болохоор биш юм шиг байгаа байхгүй юу? Тэгээ ингээд би одоо яг иймэрхүү байдалтай байгаа. Тэгэл би хурдан сургуулаа төгсөөд ер нь бол аялыг гэсэн одоо тий аялахаас илүү ингээл зүгээр л нэг юм зүгээр л амар 50 амьдрмаар юм. Ерөөсөө нэг юм ажил ингээл боогдож баригдахгүй өргөвчөө өрөөл гараалны газар хоноол амьдралын сайхан гүзэл тэгэл заримдаа мөнгөө бол мөнгөө усанд орч чадахгүй бол усанд орч чадахгүй ингээл нэг юм сайхан нэг жил тэгж зүгээр тархи амраа маань
байрна гэсэн бодолтой л байна. Тэгээ мэдгүй энэ яг миний төсөөлж байсан амьдрал үгүй юу гэвэл одоо үгүй гэж хэлэх байхаа. Нэг тийж амар ирээдүйн юм ингээл төлөвлөхийг ер нь дэмий юм шиг санагцсан. Тийм болохоор яг ингээл нэм өдрөөрөө өнөөдөр чамд аажаргал юу өгч юм уу гэдгийг бодох ёстой байх гэж бодсон. Би нөгөө сургалтын цус ингээ яриадсан шүү дээ. Тэгэхэд яг нэг ийм асуултаас аахгүй. Хэрвээ чи ингээд чамд өөхөх болвол өнөөдөр өөхөө одоо гинт өөхөө эсвэл ингээд хизээ өөхөө мэдж байгаа төөхөө гэсэн асуулт байсан аахгүй юу? Тэгээд надад тэрийг ингээд сонсоод би ингээд амар сонирн болсон. Хэрвээ би ингээд маргааш өөхөө гэдгээ мэдчихсэн бол би өнөөдөр өөхөө эсвэл би одоо гараад цагийн дараа өчүүл явах ч юм уу те. Тэгж бодсон чи ингээд нэг байгаа цагтаа амар аажаргалтай байх ёстой юм шиг санагдсан. Одоо хийх хүсэж байгаа юм одоо хийдэг ч юм уу те. Би одоо ариуна тайрдаг гэж хэлмээр байгаа. Ариуна хайртай шүү гэж хэлчихдэг ч юм уу те. Гэж л бодогдсон шүү дээ. Мэдгүй одоо ер нь тэгж ирээдүгээ төсөөлөхө болцсон. Одоо төсөөлж тэгж амьдралаа ингэх ёстой байна мэн гэж. Урслаараа л явчих. Тэгээ болов тэрлээ. Одоо бол яг урдаа байгаа амьдралаа хараад тэрийг амьдарч байгаа юм ба шүү дээ. Тийм би яг одоо байгаараа л амьдарч байгаа гэдэг юм уу? Миний хувьд яг ингээд мөчлөг байсан юм шиг. Би одоо яг ингээд 10 жилээ төгсөөтэй ингээд их сургууль орж байгаа үедээ нэг янзаар төсөөлжсэн. Би одоо тухайн үеийн хамтлаг гэж явж байлаа шүү. Тэгэл миний амьдрал 10 жилийн дараа 20 жилийн дараахан амьдрал стил хамтлагтайгаа тэгтээ бүр амар successful болно л гэж бодцсон заяа хөрхөнтэй гоё явж байгаа шүү дээ. Тэгэл хамтлаг ингэж явж байгаа. Би 8 онд Америк руу явахаар болол тэгэд Америк руу явахдаа ондоо амьдрал төсөөлж эхэлсэн байхгүй. Тэгээ би Америкт очиод ийм сургуульд сураад тэрүүгээр төгсөөд тэндээ ингээд ажил гэл амар гоё юм бодсон. Тэр төсөөл шал хондоогоор иргэстэй ингээд хөрсөн дээр буухаараа шал хотлоо болж байгаа байхгүй. Уул нь бол би ингэж бодсон юм. Би Америкт ирлээ. Хөгжмийн инженер сурна. Аудио инженер сурна. Тэгээ аудио инженерээр сурах юм бол би хаач ажиллаж болох байхгүй. Радиоч ажиллаж болно. Студид студи дуу хөгжмийн студид ажиллаж болно. Эсвэл телевиз ч юм уу. Нөгөө аудио дуугарч л байгаа бүх газар ажиллаж болно гэж би бодсон байхгүй. Би ямар ч гэсэн тийм ажил болоод хийндэ гэж би бодоод ирсэн. Амар мөрөөдөд ирсэн. Тэгээд ирээд ингээд ирсэн чинь нөгөө яг амьдрал дээр шал бүх юм ондоо байгаа байхгүй. Яг амьдралын өртөг тэр нөгөө сургуулийн чинь төлбөр тэр бүгдийг яаж төлөх үү гэдгээс ахгуулаад тэгэл толгойн өвчин тэгэл нөгөө хил мэл байхгүй ш та анх хэрэгт чинь. Хил уснасаа болол. Тэгэл яг нөгөө ихний проблем за эхлээ хилтэй болъё гэдэг проблема яаж байгаа нөгөө коллеж сурвал нөгөө коллежийнхаа юг ингээл төгсөж байгаа л тэнгүүтээ за би ингээд өөрийгөө ингээд юу яах юм хэрэгцээгээ хангахын тулд би ажил хийх хэрэгтэй байна гээл тэгэл янз бүрийн ажил ингээл эхлээл нөгөө part time ажил full time ажил ингэж явж байгаад нэг ингээд юу орцсон тэгээ тэр амьдрал ингээд намайг миний төсөөлжсэн амьдралаас ингээд шал ингээд хазаал гавцсан гэсэн миний нөгөө хийж байгаа ажил миний нөгөө өдөр тутмынхаа өөрийнхөө хэрэгцээг хангах гад явсан юу чинь ингээд сүултээ бүр ингээд миний нөгөө төсөөллөөс шал ондоо газар руу дагуул явчихж байгаа байхгүй юу тэгээд тэгснээ тэгж явж байгаад буцаад нөгөөт рүүгээ явах биш харин тэрэндээ бүр амар комфортбл болоод би ингээд бүх юм тутахгүй штэ ингээд юугаарч тутахгүй ингээд яг ингээд хэрэгцээнд таарцаа амьдраад байгаа болохоор яг тэрэндээ ингээд хүн ингээд комфортбл болчтой юм лээ за би ингээд байвал болох юм шүү гэж бодоод тэгээд ерөөсөө ямар ч риск авч тохиолцсон одоо би хэрвээ би нөгөө төсөөлжсэн студийнхаа юунаар сургууль руу ороод хамаг мөнгөө ингээд тэрэндээ зарцуулаад дахиад ингээд оюутны амьдралаар ингээд амьдрал ингээд тэгээ 3 жил ингээд яваад 2-3 жил хийж яваад тэгээ дахиад ажил хайна маань гэх юм бол надад тэр амар том риск санагдаад байгаа байхгүй юу. Тэгэл тэнгуүтээ нөгөө риск ч юм бодогдтал тэгээ ерөөсөө тэр алхмыг ерөөсөө хийж чадахгүй. Гэтэл яг нөгөө бүр нөгөө сэтгэлийн бүр цаатлын мухарт стил нөгөө мөрөдөл ч байгаад байгаа байхгүй би ингээд яг нөгөө студийнхаа юмар ажиллахаас одоо би ингээд юм ингээд одоо бид нар ингээд подкаст хийгээл ингээд юм бичээл дараа нь эдитлээл бааш. Тэр надад бүр амар гоё юу болд ч одоо би ажил хийгээд байгаа биш. Надад бүр ингээд юу одоо нөгөө терапи шиг эмчилгээ шиг. Таны хөөрхөн стори оруулсан шүү дээ. Дуртай юм хийгээ шүнжээ суусан ч амар гоё юм гээд. Харин тий бүр ингээд цаг өнгөрөхийг мартсан байгаа юм чи. Тийм шүү дээ. Би ингээд эдит ихлээл 4 өний хоолой чинь тэгээд нөгөө цаг 2 цагийн юм байх шиг өдөрчгөө юм байна. Тэгээд нэмц чи харанхуу болцсон. Хоолцдог байхгүй. Тэгээд би oh shit би стил нөгөө би нөгөө 8 онд Америкт ирж соод хിവэрэл байгаа юм байна гэж би бодсон байхгүй. Гэтэ миний амьдралын хэм маяг бол яг тэр миний төсөөлжсэн бол биш. Гэтэ би стил тэрийг хүсэж байгаа. Яг сурахад бол оройтгүй гэдэг чинь эзэн нэг нөгөө миний чих ажиллаж байвал сурахад байгаа тэгээд. Гэтэ яг ингээд төсөөлжсэн 8 онд төсөөлжсэн төсөөлөл бол одоохондоо бий л болоог.
Гэтэ яг сэтгэлийн тэр цаатлаа мохортол тэрэн дээр очихоос ингэж мөрөдөл байгааг сайхан мэдэрсэн. Гэтэ яг тэр кайфыг ингээ авмаар байна би л яг одоо яг чиний тэр мэдэрсэн амтыг ингээ нэг мэдэрмээр санагдаад байгаа байхгүй юу? Тэг ерөөсөө нэг юм хийж байгаа зүйлүүдээс яг подкастн дээр ингээд яг 2-3 цаг ингээ яриад амар гоё байдаг л да. Гэтэ нэг юм подкастнаас гадна ахаад бас нэг өөр амьдрал байгаа шүү дээ миний хувийн ч юм уу тий. Тэн дээрээ ингээд нэг юм бүр яг ингэж нэг ухаангүй болтлоо сууж модаг тийм гоё мэдрэмжийг авмаар байна би л. Харин би өстө тэрийг бүр амар сүүлийн бүр баг 10 жил гинт мэдрэгч байгаа байхгүй би л ёо юу вэ. Нэг уул нь би Монголд 8 онд ирэхээс өмнө бас студид ажилладаг гэсэн байхгүй. Студид ажиллаж яг өцсөн шүү дээ. Дандаа шүн орой бичнэ. Тэгэл нэг мэтгэд өглөө болчин те. Гэл яг тиймхүү тэр амар сони ажил мөртлөө амар жаргалтай ажиллахгүй болно. Яг тэрийг би бүр 8 оноос хойш 13 жил мэдрэг байсан байхгүй. Тэгээ би тэгээ сайхан мэдсэн нөө. Би ингээ яг ингээ тэр цаг бүр цагийг марттлаа тэгээ сууснаа би бүр амар ажиргалтай шүү ядарснаа ч мэдрэг. Амар гоё юм би. Баяр үгүй яд. Амар гоё санагдчихлаа нэг юм. Амар би баг ичээд өөлж мөлөх гэдэг шүү дээ. За Ариуна. Би ингээ сайхан юугаа үзсэн байхгүй юу? Өнгөрсөн 2 жилийн өмнө Монголд очиод нэг ингээ хэрэгтэй хэрэггүй бичиж цаасмаасан янзлаа сууж илаа. Нөгөө тэнд үлдээсэн. Хуучны нөгөө альбом янз бүрийн бичиг цаасмаас. Тэгээ тиймэрхүү юм гаргаж ирээд ингээ үтсэн чинь 4-р ангийн төгсөлтийн монтажн дээр монтаж жууд яг нэг тиймэрхүү юм хийдэг штэ нэг хүүхдүүд. Тэгээд хүүхэд болгонд нэг юм хут цаас өгчээсэн байгаа байхгүй тухайд ингээ өөрийнхөө зурагтай, нэртэй тий ингээд сонирхол юу хийдэг мэддэг тухайд багшнаас суугаал чаас битсэн юм шиг ба. Тэгээ тэр үед 4-р ангидаа би сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтэй байсан байна гэдгийг тэр цаасаа харж мэдсэн байхгүй. Тэгээд би би чинь тэгвэл өөрөө ч мэдэхгүй явж байгаад нэрээ сэтгүүлч болцсон ингээ баг тухайн үед 4-р ангид бодож исэн мөрөөдөл маань биелсэн юм байна штэ гэж бодоод. Тэгээд би ерөөсөө мөрөөдөлгүй ингэж өөрийгөө боддог гэсэн байхгүй. Нөгөө тэр бичгээ олоогүй бол би яг тэр хүртэл өөрийгөө мөрөөдөлгүй гэж ингэж ямар сони хүмүүс ингээл амар төсөөлөлтэй одоо жишээл левел ингээл бүр Оскар авчин гэдгээ ингээл бүр яг нүдэндээ харчаа төсөөлж хахад би ингээд ерөөсөө бүх хичээлдээ сайн, бүх юмдаа сайн ингээд мэдгүй бүгдэнд нь жигд ингээд сайн байгаа дахаар зэрэг юугүй юм шиг байна. Сонирхолтой юмаа мэдэхгүй, юун дуртайгаа мэдэхгүй ингээд нэг юм яваад байдаг. Тэгэл яаж иж байгаа л угаасаа нэг их сургуульд ороод ингээд явах хэвээр. Тэрж ботсон л юм шиг байна. Тэгээд орсон сүүлдээ ингээд хаасан чи сэтгүүлч болцсон байсан. Тэгээ одоо харангуут ингээд мөрөөдөл нь биелсэн мөртлөө тэр миний хүсчихсэн амьдрал юм уу гэж харахаар бас биш байгаа байхгүй. Нөгөө миний бодож исэн шиг биш. Тэгээ хөөрхөн тухай төсөөлөхтөө нэг телевизээр гардаг анаа болоо л тийм ингээл бодвол амар юм өгн хурцаа үзгэн юутэй ингээл амар үнний төлөө ингээд дуурч муурдаг дивсгүүлч болно гэж бодож байсан чинь Монгол сэтгүүлийн салбар бол угаасаа амар маш дороотсон одоо шинжил одоо угаасаа хэрэгтэй байгаа салбаруудын нэг. Тэгээ би ингээд нэг хэд хэдэн жил одоо хэд хэдэн газар ингээд сэтгүүлч ажил болох газруудад ингээд ажиллаад ерөөхдөө ингээд үдчихэж байгаа байхгүй өөрөө сориод телевизч ажиж үзэл сонж сэтгүүлч ажиж үзэл тэгэл ингээд ерөөсө компаниудын PR-маар хийгээд ч юм ингээд ажиллаж үзэж хахад болохоор за би миний ингээд нөх хувь үнэтэй зөрчилдөг юм байна энэ мэрэгжилтэй сэтгүүлчээр би явах гэхээр зэрэг ингээд цаана ингээд одоо үннээр ингээд явах гэхээр зэрэг хаалт малт амар ихтэй. Тэгээд энэ бол миний одоо хүсэж байсан амьдрал биш байна гэж болчихж байгаа байхгүй. Тэг ингээд өөр юм ингээд сонирхож байна PR мар гэдэг ингээд явчихчаа. Тэгэнгүүт хөсөл мөрөөдлөө биелүүлсэн боловч тэр нь миний хүсэж байсан зүйл биш байж бас болох юм байна гэдгийг тэр үед ойлгосон. Тэгээд өөр мөрөөдөлтэй болж эхэлсэн. Тэр нь хаана байсан бэ гэхээр би Германд ирчээд сурж агаад Аахен гэдэг өөр хот байсан байхгүй Мюнхенээс өөр жижигхэн хот байсан. Тэгээд тэнд амьдарч байхдаа гинт Парис ямар санагдаад Парисын гинт юу яагаад нэг тийм ямар ч байсан нэг тийм аялал маял хийх тийм дийл мэлж гарч ирлээ. Тэгээд найзтайгаа хамт явсан байхгүй. Тэгэл аах ингээл Парист жаал хоох том хот юм байт юм байна. Хүмүүс нь шал өөр юм байна. Эдгээр ингээл баг алхаж байгаа нь хүртэл өөр байна гэж хараад за би бол жижигхэн хотод байх хүн биш юм байна. Ёо. Интернетэр гэл өөрийгөө бодож модол тий. Би бол том хотод очиж цэцэглэх хэвээр цэцэг байна. Тэгээд тухайн үед өөрөө амар яасан юм шиг байгаа бодвол амар мөрөөдөл зөрөөдөлтэй болж эхэлж байгаа юм шиг. Яг тэр үед. Тэгэл би шууд тэнд Парисаас баг ааханд буцаж очиж нүгэл тэнд очингуудаа за аль том хот гэж болох уу? Өөр улс руу бол биш Герман дотор тэгтээ Берлин үү Мюнхен үү гэл үзчихэж байгаа байхгүй. Тэгээд яг манай одоо сайн найз маань Мюнхенд байдаг байсан. Тэгэл ийшээ хурч ирэл
яасан. Тэр нь би биш байсан. Тэр нь заяа биш тий. Энэ Мюнхенд хурж ирсэн. Тэгээд сайхан өгтөж авсан намайг Мюнхен хот маань. Заяа бас намайг дээрээс доошоо харж өгтөж авсан. Яа энэ бүр насаар ярих юм байна л да. Тэгээд одоо л миний мөрөөдөл жоохоноор билээд байгаа юм болоо нөгөө яг сэтгүүлчээр ажиллана гэдэгтэй биш. Одоо яг сэтгүүлчийн чинь хүмүүс нь ингэж ойлгоод байдаг шүү дээ. Ус төр яриа л те эсвэл эдийн засаг яриа л ингээд идэг гэж ойлгодог. Гэтэл яг үндэ сэтгүүлч одоо яг бит хоёрын хийж байгаа юм ч гэсэн ер нь сэтгүүлсэн бас нэг салбар төрөл зүйл баггүй. Тэгээд хүн хариалагдаж нөгөө нэг олж ирсэн мэдээ маань хин нэгний мөнгөнд дарагдаж тэгэж яач унахтаа биш. Тэ ингээд өөр утга агуулгатай болж гарахтаа миний зорилго байгаагүй мэн. Ямар нэгэн юмыг хүнд гой зөв бэсэж болгож өгөх нь миний зорилго байсан юм байна. Тиймэрхүү юм ойлгож одоо ингээд бас гой мэдрэмжтэй суугаад байгаа. Тэгэхээр миний мөрөдөл баг биелж байгаа юм шиг байна. Биелж байгаа юм шүү дээ. Гоё юм бэ. Надаас ямар хол байна. Гэтэ начин гоё стой. Яг тийм мэдрэмжтэй байх чинь л стой гоё шүү дээ. Харин тийм. Ингээд биелж явах процесс. Яг очичхлаарэ not fun. Гэхдээ амар үеиг байдаг баха ингээл бодолтой. Ингээл нэг юм багаар жижигхэн ингээл нэг гоё тийм гоё мэдрэмжүүд ингээл өдөр болгон амьдралаасаа авч яах гэж бодолтой яг хуу тэрийг авдаг л та гэтэл нэг юм миний тэр зорилгын том юмд ингээд би хүрээд дээ шүү гэдгийг мэдрэх амар гоё хаа. Ааха. Нэг өөрөөсөө илүү том юмны нэгэн хэсэг баг те. Тэгтээ найзуудаа хүн чин ахдаг юм байна. Хүн чин хандгүй байна. Хандгүй юм байна. Нэг мөрөөдөл нь билээд ирсэн цаашаа бас өшөөг харж байна. Тэгэх одоо чинь ивэл одоо нэг Оскар авчих юм бол дахиад хоёрыг аавна гэж төсөөл хийжтэй зүгээр. Зүгээр жишээ. Оскараар яадаг. Нэг Оскар авчаад хоёрыг гэл. Нэг цаашаа ахин штэ үгүй чи. Тэгтээ яг уу үйл нь бол хожих юм бол тэгнэ. Тийм Оскар авчлаа одоо Palme d'Or тэгж хүн бодно шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь бас яг тэр Оскар гэдэг чинь өөрөө баг байж боломгүй хэцүү зүйл шүү дээ. Бас тийм. Гэхдээ тэр байж боломгүй хэцүү зүйлдээ хүрчих юм бол дараачийн юм хүн бол тэгэл хүсдэг юм байлээ. Хүш. Та нар тэр юу мэдхүү? Гадуур тэнж гэртээ орохдоо нөө хийдэг дом. Мэднэ. Өсмөсөө зангиддаг. Яадгийн. Тэ. Октод бол тэгдэж штэ. Өсөө загдаж мангадад хоёр зангадад ордог. Та нар яадаг байсан бэ? Антиполицай яадаг байсан. Юу ярьдаг? Антиполицай гэдэг нэг архины өнөр дардаг. Хүүхд жоохон бахта. Гадуур ингээд юм хийж байгаа. Бүр жоохон арх ухасаа өмнө. Хэдэн настай? Арх ухасаа өмнө. Хүүхд тахасаа л арх ухсан юм шүү. 13-аас өмнө. 13-аас хойш 10 мартай. Тэгвэл тооцноо. Антиполицай ямар хүн юм бэ тийм? Мэдхгүй ажилдаг үг мэдхгүй тэгэл аптекаас авдаг байсан ш нэг тийм боронгийн орс юм. Тэгэл унгот архины өнөр дардаг гэл. Тэгээ дарагдчихсан юм уу? Мэдхгүй тэгэл баригдахгүй орол унтцсан ш. Дарагдсан л штэ. Тий. Тийм бэ. Одоо байдаг юм. Би нэг юм 3 чулуу хаана төдөлөө. Яг үүдэн дээр чөлөө тавиал тэгэл ордог гэсэн. Тэгдэг гэл. Бас тийм 3 чулуу тавьд юм гэсэн. Тэгэл манай аав гарахтаа энэ юу чулуу үүднэ ч шүү дээ. Гэтэ би амар зөл бүгдсэн ёо. Тэгж амар хэлэх юм уу? Гадаа тоглож юм. Миний юу тэгэл гадаа л үж юм санагддагс би тэгээд гадаа хүүтэн байна уу? Шороо орж бороо орж цас орж хамаах гадаа л байм санагдал. Тэгэл нэг ганцхан найзтай Зоргоо гэдэг найзтай ганцхан биш ээ худлах шин sorry. Зоргоо гэдэг найзтай. Яг маа 3 дахь төдөг хаалган төгшөөл. Зоргоо байхгүй. Тэгвэл тамирыг дуусчихээ дүүгэн дууш. Тэгээ ах トゥ хоёртой нийл. Хинтээ тоглож нь хамаагүй юм шүү дээ тоглож тэгэл. Тийм. Гэтэ уул нь бол зоргоотой тогломоор байгаа. Тэгээ зоргоо авахгүй тамирыг тамир хаал үз. Лам байхгүй буцалтаа зална гэдэг чинь. Тэгээ би тийм амар их гадуур байж тэгэл орой мөр амар орой орон тэгэл аав ижтэй алуулна шүү дээ. Тэгэл гадуур дэмий тэнлээ гэл. Хоол моолчгүй тэгэл явчихдагсан нэг. Тэгээ би харин зөв. Тэгээ одоо хүүхдүүд гадаа гардаг гэхээр би сонирн богоос. Миний амьдрал бол гадаа л жаргалтай байдаг л шүү дээ. Яста амар удахтай амьдралхаа тий. Би бас амар зөлбөн хүүхдээсаа амар тэнмэл гэрээ марцсан гисрээсаа тэгэл ариун ингэдэг гэж манай эмээ одоо дурч ирдэг байхгүй миний хүүхд насыг. Ингээл ариунаа өглөө босоод гардаг гинэ. Осолдгүй нэг нүүр амаа угааж аваад тэг цайцсан ууд юм уу яа тэг гардаг гинэ зуны амралт уултаараа штэ. Тэгэл ариунаа гарлаа
нэг гарахаар ерөөсөө орж ирдгүү гинэ. Тэгэл нэг гарахад ингээл тэр нэг байшингийн болон ч юм уу тоглоомын тэрнээс гулсуур мосуудад хідүүхтүүдэд тоглож идэг. Тэгэл нэг харахаар зэрэг хүүхдүүдэн солигдоод ариунаа тоглоод байж идэг гинэ. Тоглолтын хүүхдүүдэн солигдоод нөгөөдөл нь гэртээ орч мороод те юм үздэг буяа. Тэгэл ариунаа байж лээд имэ ярьж байгаа. Надаас цухтаад байна. Тэгээд ариунаа гэж балкон дээрээс гараад тэр нэг орилдог байхгүй. Тэгэл тэнгүүд ариунаа байхгүй нөө юмэ гэж нөгөөдөл нь дэгдэг гинэ. Хайц юм бэ гэж мэдгүй ясаа энэ ч ээжээс хашаа даваа явцсан юм шиг байна гэж тэгдэг гинэ. Хашаа даваа явдаг амар хүүхд заяа. Йоо ёстой амар тэгээд тэр үед ядчихад нөгөө нэг тоглооны хажуугаар юу гарцсан байсан. Гадаа тоглохын хажуугаар дөнгөж Сигамига тийм Sony моны ороод ирсэн байсан. Тэгээ 10 минутанд 100 төгрөг гээл заяа. Манайх тэгээд түүттэй байдаг байсан байхгүй. Манай юм түүтэн цууд байсан. Тэгс чинь 10 хүүхд дагуулж очиал заяа. Манай найзууд зармаг үка. Гэдэг үг тэгснэ нөгөөдөлдөө зармаг авчингуудаа эмээ 200 цаас өгч би 20 минут тоглож өгөөд. Байн ятсан биш үү? Йоо суугаш. Би амар тэндэг. Тэгээ аав ижээр гадаас цойжлоо явчихдаг. Тэгээд арай жоохон том болсон чинь нөгөө цойжлохоо үлдсэн. Гэтэ нэг түр мөхөр орхихгүй. Тэгээ нөгөө дүү хөтөөр чинь нөгөө гармаар гадаа нөгөө хүүхдээ шуултаад чи гармаар санагдаад хаалга онгорхоо орхиод явчихна. Тэгээ аав ижээр нөгөө ажилдаа явцгаар. Тэгээ хидэд тийш тоглохгүй юу. Тэгсэн чинь нэг өдөр аав ижээр данаас гэр орхиж явж болохгүй шүү гэд дүнзэд захдаг. Тэгээ нэг өдөр битээр орхиод явж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь аав яг нэг цайныхаа цагаар ирж таарад битээр байхгүй. Тэнгүүт нь аав хашаах гэжсэн шүү. Хамаг юм ингээд би ихтэй энэ старыг аягүй буруу ярьчлаа. За ихтэй явах. Тэгээ аав ингээ хамаг юм нуугаад орчихгүй. Зургтаа аваад пристаг тухайч нэг пристаг мстаг. Тэгээ нөгөө хөгжим янз бүр нөгөө дийл сул хүн аваа гарах боломжтой. Өөрөө бас өргөх боломжтой юм да. Авангатаа маа балкон дээр ингээд нэг юм өрөө өдгсөн байхгүй. Storage шиг өрөө янз бүр юм хийдэг, хадгалдаг. Тийшээ бүгдийг нь хийгээд хаацсан. Тэгээ өөрөө явцсан боохгүй яг ингээд хүн ороод тулгаа илээ гарцсан юм шиг. Тэгээ бид хоёр тоглож байгаа. Тий. Тоглож байгаа бол яг нэг аав ээжээ ажил чинь нэг 5 өнгөрөөл 6 гэж ирдэг байхгүй. Бид хоёр яг тааруулж байгаа л те нэг 4:30 мууч гэж ордог байхгүй. Тэгэл ороод тэгсэн чинь хамаг байхгүй болсон. Йоо бид хоёр салгалаад тэгээ нөгөө эмээ өвөө хоёрын яг ерөөсө манайх нөгөө топ 10-ийн нэгтэл эмээ өвөө хоёрын яг нөгөө топ 10 нөгөө талд тахгүй. Орсон бэр гэдэг. Тэнд байдаг. Эмээ өөрөө залгаа. Манай эмээ өвөө хоёр ирээл. Тэгэл бит хоёр нөө уйлцсан. Тэгэл уйлаа. Маад хавуулгаа орчлаа. Даавч даалуулна гэл. Эмээ өвөө хоёр заастан бит хоёр ч аим. За зүгээр алуу цагдаа дуудах гэл. Цагдаа дуудаал. Тэгэл нөө цагдаас чи хулгай орон байрны хулгай гэл. Мохоо тэр. Бүү хүмүүс орж ирэл зураг мураг аваад хэмжилт хийгээ заяа. Амар юм бодоод тийш чи нэг цагдаа балкон руу гар тийм үү өстэй. Балкон руу нөгөө сторичиг онгоолвол тэгснэ буцаад ороод шин. Инээд нүрэл орж ирсэн шүү. Аав чирээ чинь битээ гар гэсэн үг гэлдэг. Тэгээ битээ гар гэсэн. Тэгээ тоо хоёр яа гарчиж байгаа гэдэг. Тэгээ битээ чинь нэг тэгээ тогломоор санагдал. Дахиад аав ээжийнхээ хоёр тэгээ аав ээжийнхээ үгэнд орохгүй ингээ гарч болохгүй шүү. Гэртээ ингээ гэрээ сахиа байдаг шүү. Би одоо ингээ юм чи холцсон ингээ буцаагаад өглөө гэд. Одоо цагдаа бол шууд мэдсэн шүү дээ. Гэхдээ биш дээ. Бит хоёрын тэр нөгөө жоохон хөвгөдөд ингээ ойлголцсон байхгүй. Хүн хулгаалцсан тий. Хүн хулгаалцсан. Гэтэ би олоод ингээ авчираад өглөө шүү. Ингээ ойлголцсон заяа цагдаа. Тийм тэгээд бит хоёр ингэж байгаа байхгүй. Амар хацтай тий хүн хулгаалчаад тэнгуүтэ цагдаа ах тий хамаг юм яадсан аавч тий хэлэхгүй гэд. Тэг нуучж байгаа байхгүй. Эмээ өөр мэдчихлээсэн л ахал. Тэгээд бит хоёр янз бүр хэлээгүй нууцсан. Гэтэ хамгийн гоё нь штэ тий манай аа бас мэдээгүй юм шиг тэгэл орчихсон. Орсон. Дараа нь хэлсэн үү тэгээд? Гэхдээ дараа нь хэлээгүй. Би юусе тэрний тухай яриаг. Би гэхдээ тухайн үед штэ тий дүү хөтөр штэ амар хаширсан. Тагчил гадуур гараа. Гэртээ лээд юу? Гэртээ нэг хэсэг байсан. Тэрстэй амар төв. Хүүе. Хин од ивэл хэрэг асуу гинт ингээд амар атаахал төрчлөө. Нөгөө нэг үеийн ингээд нөгөө одоо дүүчин ч юм уу ах чин ч юм уу те ингээд нэг нас ойролцоо байх амар гой мэдрэмж ахтай юм ханьда. Ивэл гоё штэ.
яг тухайн үед бол ядаргаатай санагддаг. А гэхдээ ер нь ингээд яг дээрээс харах юм бол их азтай юм шиг санагддаг надад бол. Гэхдээ хоёр бол одоо ингээд баг төстэй адилхан мэрэгчлэр ингэж явж байгаа тийм. Айгүй ойрхон шүү дээ. Ер нь тийм. Их ойрхон тэгээд одоо юу гэдгийг бие биендээ их түшиг болдог. Тэгээд янз янз арга барилаар. Хоёр хэдэн насны зөрүүтэй? Нэг шүү дээ. Нэг насны зөрүүтэй. Өө тийм үү? Оо за за. Барагчсан юм биш нэрч. Би дүүтэй 4 насны зөрүүтэй. Тэгээд бид ч алдсан 4 насны зөрүү гэж маа дүүч надад алдсан шүү дээ. Би ч алдсан дүү гэж бодохгүй. Тэгэл тэгж байгаа л угаасаа маа дүүч жоохон бахтай ээжтэй гадагш авцсан. Тэгээ би ингэ яцсан. Яг нөгөө маа дүүч яг нөгөө шилжилттэй насан дээр ингээд ондоо газар өссөн. Бид ч хоёр ондоо газар өссөн. Тэгээд шал ондоо хүмүүс болсон юм шиг санагдсан. Одоо тэгээд нэг актер бид бүр амар тийм close биш л дээ. Гэхдээ надад болохоор яг бас ядаргаатай юм нэгдэх байхгүй. Бишгэ болохоор нэг насны зөрүүтэй болохоор би бишгэг та гэж дууддаг байхгүй юу? Маа дүүчс нааг таагдаг шүү дээ. 4 насны зөрүүтэй чи л гэдэг. Ямар амар дүү. Чи юм уу? Чи юм уу? Гэтэ би ер нь ямар ч хүнээр таа гэж хэлүүлэх амар дургу. Хүмүүс нааг таамаа ингэ зас. Гэхдээ одын дүүн бол тэгж хэлэхэр л юм байна. Бишгэ хоёрын одоо жишээл ингээд гоё юмд би биндээ төшөө гэдэг ах 2 энэ тэгэл муухай юм болохоор жоохон багт бишгэ яг ингээд найзууч шиг надтай харьцдаг. Гэхдээ яг ингээд өөртөө амар үедээ ах шиг харьцдаг. Би дургуг нь хөрөх юм бол шууд даалгавраа. Тэгээ өөрөө толгоо чи дургуг нь хөрөх чинь даална ш чам үгсаа. Тэгээд яг гэхдээ зүгээр ингээд найрсаг байгаад ах юм бол яг л найзууд. Тэгэл дургуг нь хөрөх юм бол шууд ах. Тэгдэг гэрлүүгээ харьчих. Өөрөө хоёулаа хамт гадаа тоглож байгаа шүү. Тэгэхээр баг гэрлүүгээ харьмаар. А тэгснэ гадуур дотор ингээл найзуудтайгаа шоудож ярьж хахад бас юу одоо өөртөө хэрэгтэй ууч. Найзууд чи ах нь үстэй тийм надад татчих юм байна. Тэгснэ дургуун хөрөнгөд гэрлүүгээ харьчих. Нөгөө тийм согтон хөхтөө те ээж ална шүү дээ. Онцгой санагчлаа нэг юм юу найз юу илээ. Тийм ах мах байхгүй тэгэл юм ахтай хэлэн шүү мэлүү шүү гэж айлган гэсэн юм байхгүй. Өөртөө л хэлдэг юм. Харин би өөртөө ахтай хөлтөд амар атаахтай байсан шүү дээ. Амар яг ах махтай те ингээл нэг юм гоё юм арт талтай болохгүй бол ахаа дуудчихдаг. Тийм болоод байгаа. Тийм юм бол амар гоё. Би нэг эрэгтэй дүү маа надаас 9 насар дүү. Тэгээд би баг ээж шиг өссөн дөө. Өсгсөн дөө гэж тий. Би л өсгсөн юм дөө. Тэгээд чи хүн болголоо. Тэгэхээр зэрэг ерөөсөө тийм нэг эста дөрв болол хамгийн байж болох юу юм шиг ба. Одоо ойрхон өсөх тийм боломжит хамгийн том хувилбар юм шиг ба. Хамгийн хол зай. А тэгээд дөрвөөс дээш тамаа болоод ч юм уу тэрнээс холлоод ирэнгүүт ойрхон байх нь амар холдоод нөгөө насны зүрх их болоод ирэнгүүт чинь нөгөө нэг аминчилж ингэж юм ярих нарай ховордч тийм болол гэж бодлоо. Тэгээд яг өөртөө хөдөлмөрлж одоо бие биентэй ингэж албаар ойрхон байх юм бол болно. А гэхдээ ойрхон настай байхлаараа зүр юмнуудаа хамт хийгээд тэгэл одоо санаандгүй их ойрхон болцдог. Одоо бичгээд ч адилхан настай болохоор л адилхан уцал ихэр шиг уцалдаг гэсэн ч тэрийг. Тийм үү? Нэг ангид дөгсөн үү? Нэг ангид. Тэр чи ээж залхуурсан. Тэг яасан гэсэн чи хоёр эцэг ихийн хуралд явахгүй гэдэг. Нэг ингэ орчих байхгүй. Гэсэн чи би болохоор одоо хоцроод орчих одоо хамаагүй жоохонд орчих байгаа байхгүй юу. Тэгээд нойлтоод юу хийж байгааг ойлгохгүй. Бишгэ мишгэ ч тэнд онцордог ихэнтэйс хоёлаа уралдаж энэ даалгаврыг хийх юм их ба. Би хажууд нь дөө. Юу лээ. Тэг нэг дөв хөх сууж байгаа юм чи. Яг тийм. Манай дүүтэй чинь 4 насны зөрүүтэй эхлээл ахт нь тэгээ надад хуцаавж ивэл багтахаар дүүрөө очиж штэ. Үгүй тийм. Тэгэнгүүтээ яг нэг маа дүү чинь 6 мурдугаар анги би 9 мэс тэ маа дүү 7 би 10 мар бахад бараг бит хоёрын нуруу ингээд адилхан болоод ирсэн бохгүй юу. Маа дүү чинь наавд бол том бит юм шиг. Тэгээд тэгэнгүүт нөгөө хувц булаацалдаг болно. Тэгээ нөгөө өглөө хамгийн төрүүлж боснод хамгийн гайгүй цэвэрхэн хуцаа үзөө штэ. Тэгээд нөгөө миний хуцыг өмс чинь гоор шүү дээ. Тэгэл тэр чинь нөгөө би ч нөгөө 10 жилдээ бас одоо байлаа шүү дээ. Хавтлаг ахаа нэг хувц өмсөд нөгөө маргааш нь түүн үсч явж байгаа боож гэж юм уу шүү дээ. Чүм битээ наадгаа өмсөд л дээ. Тэгээ заримдаа нөгөө хүмүүс амар андуурна. Өө чаа дээр тэгээ хойноос нь дуудаад тах чинь тэгээ магар их цантаа яваад гэсэн. Би тэрүүгээр яваа гэдэг. Манай дүү явжсан. Старыг адилхан найзтайсэн үү? Гүү.
Адилхан найзууд байгаагүй. Энд ч гэсэн үү? Энд ч гэсэн. Ер нь бол би тэгж нөгөө дүүгийнхаа найзуудтай би нэг тийм юу байдгүй шүү дээ. Бас доторхоо тэг гарахад байгаа байхгүй юу? Тийм нөгөөсө дүүгийнхаа нийлж байгаа хүмүүстэй би нэг нийлмэл гэж нэг боддоггүй шүү дээ. Тэгээд айгүй хувцаал булаацалдаг гэсэн. Айгүй булаацал. Тэрэн дээр өстэй бөө хэрэл. Айгүй үтс. Тийм ээ. Бишкетэр ерөөсө хувцас сольж өмсдгүү байсан. Гэхдээ адилхан найзуудтай. Тэгээд ингээ адилхан юм авдаг юм шиг. Харин тийм. Их шиг. Дараа нь ч гэсэн өөрөөр хувц авсан ч гэсэн бишкэ наваа дандаа загиндаг хувцас дөрөж өмсдөг. Одоо чи бишкагаас өндөр шүү тийм шүү дээ. Одоо хамаагүй өндөр. Тарахгүй. Гэхдээ яг найзууд битэрийг нэг хүн шиг харьцдаг байсан. Гэт бишрэл ивэл хоёрыг дуудаг. Тэгээд бишрэл ивэл гэж тусдаа байхгүй. Зүгээр нэг үг бишрэл ивэл гэдэг. Тэгээд би өөрөө бол ингээд найзууд одоо шинэ хүнтэй танилцах надад ямар ч шаардлага байдгүй. Яг л бишкэ найзтай болгоод автоматар ивэл найзтай болчихж байгаа байхгүй. Тэгээд бишкэгийн бүх best friend-ууд нь ивэл best friend-ууд. Тийм тэгээд Америкт ирэхэд би яг ингээд тийм хүнтэй social skill ерөөсөө байхгүй. Ямар ч хүнтэй тэгж танилцаж өөр хүмүүстэй анхны яриа мэрэгс тийм байхгүй. Зүгээр ингээд байж байгаа л нэмэгдээд найз өхнө алдсан юм шүү дээ. Харин найз өхнөрт биш талцсан. Найз өхөн байж болох хүн. Тийм нэг сонир юм байдаг байсан. Яг тийм нэг ингээд чиргүүлтэй ачны тэрэг шиг. Бишкэ тэрэг нь би чиргүүлнэ. За би шууд сэдвийг өөрчлөөд нэг юм асууад. За. Хүнд ингээд би заримдаа ингэдэг байхгүй юу? Ямар ч нэг цааталт нь юм бодоагүйгээр шүү дээ. Одоо би ингээ Instagram дээр хүмүүсийн стори ингэж үзэж байгаа. Шаал танихгүй охин руу чист амар хөөрхөн харагч маргаж ингээ бичдэг байхгүй юу? За. Цаана ямар ч аженда байхгүй шүү. За. Та нар тэгдэг үү? Яг уу. Нэрээ. Чи өстой хөөрхөн харагч гэж байна. Үгүй юу жишээ. Наа чин зүгээр л жишээ заа. Гэтэ хүнд ингээд гоё комплимент өгчдөг байхгүй юу? Тэгээ хүмүүс зарим нь бол буруугаар ойлгох наа энэ зэ амар хандраад энэ гэж ойлгодог л ах та. Үгүй тэгэхээр л юм бичдэг л те. Гэтэ би цаана боддог байхгүй. Тэгээ би гол нэгээд таанаас ингээд асуух гэдэг юм. Та нар тэгдэг үү эсвэл би тийм weird юм уу? Арина заяа юу гэж бодож байна. Оо тэгэл ер нь сайхан үг сонсох дургүй хүн гэж ер нь юу аах вэ? Гэтэ гол нь хүнд хэлдэг үү? Хэлээ штэ. Тэг би бол хэлдгээ. Би ер нь нас яваад ирсэн чи айгүй хэлээд байгаа. 30 мөч хүрээд ирэхлээр ч юм уу те тэгэл нэг юм сүрхээ мөрхээ ном уншаад ирэхээр те амьдрал боллаа гэрэл гэгээ юм гэсэн юм уншаад ирэхээр чи хүн угаасаа нэг хэлчихдэг юм байлээ ш тэгэл нэг юм бодохгүй гой таалагдчихж байгаа юм байл таалагдчихж байгаа юм хэлээл санаж байгаа хэлээл хайртайгаа хэлээл дургуугаа хэлээл нэг юм өөр дараа нь бодож нэг юм шаналах ерөөсө шаардлагагүй санагдсан ш тэгэл хэлжэл бод. Гэтэ тэгэж од мочиг бол тэгэж яадаг юм аа нэг юм зураг моргийнхын доотлолт нь тэг чи хөрхөн шүү. Чамайг хатдаг шүү. Чиний булчин бол гоё харж явдаг шээ. Чиний булчин ямар гоё том болж байна. Гэтэ би нэг тийм залууд тэгж хэлж үзсэн. Би тэд нөгөө нэг сонирхож тийм амар залуу эрэгтэй хүн гэдэг үднээс мөрөөс нь хандаж биш. За танаас би хэлчихээ та. Нөгөө нэг одоо энэ сүүлийн үед ингээл амар юм бүх амар лаглаа юм реклам гээд клипүүдийг хийгээд байгаа нэг мөгдлөг гэж залуу шүү дээ. За. Тэр залууг би дагдаг намайг дагдаг байхгүй бүтэн Instagram дээр. Тэгээд тэгсэн чинь сая сүүлд нэг амар клип хийжлээ шүү дээ. Одоо бас нэг амар одоо юу гэдэг хит мэд болоод байгаа ингээл клипийг бас хийжлээ. Тэгэхээр зэрэг би ингээд тэр сторин дээр нэгээд битсэн байхгүй. Өмнө нь ерөөсөө бит хоёр гэдэг юм ерөөсөө бичиж байгаагүй хоорондоо тийм мессежээр янз бүрийн бичиж байгаагүй. Зүгээр нөгөө сториг нь үзэл явааддаг хүмүүс байдаг. Тийм байсан байхгүй. Тэгээд нэг удаа сторин дээр нь би аюугаа биччихлээ амар гоё болсон гэдгийг нь одоо ерөөхдөө хэлчихэж байгаа санаатай заяа. Амар тийм стайлаг клип болсон байна. Хизээ нэг өдөр те өөрийнхөө одоо ингээд өөртөөхөө бичсэн дуун дээр чамаар клип хийх мөрөөдөлтэй нэг эмэгтэй байна гэж бичээ явуулчихгүй. Тэг би бас амхнаа тэр чинь бас ингээд ямар хариу өгөх бол те энтер гэл харж мараад гэл бас те гэл синтгнүү яах нь бах те гэл харж марна штэ. Байхгүй за. Таг хариу байхгүй. Тэнгүүд би тэгэл за угаан болов гэл нэг өдөр хөлөө. Бас ямар хариу ирэх сонирн байгаа ш тэр чинь бас тийм ингээ хэлчихэд бас нэг клип бэлгчих юм шиг санагдаад. Үгүй бол за явтээ тэгвэл өөр одоо хүнээр хэлгдаа ч юм уу те нэг тийм бодчих гээд байгаа байхгүй тэр нь гэхдээ ерөөсөө тийм тэр хүнийг би үдсэн те тийм зоригтой биш зүгээр л би тэр битсэн юмд хариу амаар байсан байхгүй тэгэл би лаг эле бидэг хүмүүс лаг юм байна гэж бодлоо нэр нь юм блэ зөвхөрсөндөө мөнх тулгаа хариулаарэ чүм яаж наа Аюу дэрсэн шнатчаа
Би нэг жоохон гомдсон байгаа. Тэгээ би бодсон. Яна энэ нөгөө мессеж чинь очихгүй байгаа уншихгүй байгаа юм байна л да гэж бодож ирсэн аа. Би энэ дагдсан чи ер нь мессеж нь очиж л байгаа ш тийм үстэй. Тэгтээ ахтай гомдсон байгаа. За ивэл би юу гэж. Тий, ивэл тэгж бичдэг ер нь нөгөө бичдэг ч яхад хүнд тэгж шууд out of nowhere зүгээр тийм комплимент хэлдэг. Одоо мөнх тулгуур бичлээ шүү дээ. Харин нэр хариулаарэ. Сайхан залуу шүү. Биднийг манай дугаараас сонсоорой гэж хэлсэн шүү дээ. Яа тэгэл таалагдсан байх бол бичэн шүү дээ. Инээдтэй юм дээр коммент хэлдэг. Гэгээс өөр юм санахгүй юм санддаг юм аа. Хүч найзуудаа та гур ярьж байгаарай за. Яаж чам би? Би нэлж ямар муу дуусахгүй шүү дээ. Ер нь заяат хоёр ярьжээ. Заяа ивэл хоёр ярьжээ. Зоёроо зам ухаа ши. Ивэл хоёлаа айгуу чухал амжих юм ярьж заяа. Нойлны завсралгаан. Хоёлаа амар гой чухал амжих юм ярина гэж чинь байхгүй дээр. Амар гүн юмрх бай. Яг жинхэнэ болсон юм шиг заяа. Тий. Анхныхоо ярьж байгаа шиг. Хүч найз яас гэж би дугаар авч байгаа шүү дээ. Амар гой холланд байгаа. Ногоон өнгөтэй. Юу ятрахад. За гой юм ярьчлаа. Мотортой дугаа юу? Ундаг дугаа юу? Зүгээр ундаг. Зүгээр хотын дуу. Гой. Наац тэгтээ дугуй унж болдог газар гоё юм те. Тэгш наа чи унж болдго юм юу гэсэн үг вэ? Үгүй энэ чинь нэг яг зам нь яг машины зам дугуй унахад хэцүү шттэ. Юмд мөргүүлчих гээд. Одоо ирсэн үү? Сайн байна уу? Чухал юм ярьж байгаа чи яаж байгаа бэ чи? Амар орж илээсэ. Яг чи юм бидсэн. Одоо ирсэн үү? Одоо сөрүүлж ирлээ. За sorry. Од байхгүй. Гэс асгацсан харин ингэ гэл тэгэл дуусаа. Од болохоор ингэ саяа. Хэцүү яс. Хүүхдүүдтэй бол ямар нэр өгөх вэ та нар? Золбоо. Эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн золбоо. За юу юм бэ нэр юм уу? Киноны нэрээ давуу. Дорж. Эрэгтэй ч гэсэн дорж, эмэгтэй ч гэсэн дорж. Хүн ингээд дурлах тоолондоо эсвэл дурлаад салсан одоо ингээд бүтлгүүтэх тоолондоо зүрхнийхээ ямар нэг хэмжээг алддаг болов та нарт одоо хідэн гараа мүлдсэн бэ? Амар өгүүлбэртэй бодлого те. Зөндөө байгаа. Минийх бол талан байх болсон хоо. Тийм. Би дурлахтай амар хэцүү дурлдаг. Айгуу уддаг штэ. Тийм. Юу гэсэн үг юм бэ? Гэхдээ харин тийм байхгүй юм шиг харин тийм чи ингээд талын алга болгоцсон юм шүү. Гүү би ерөөсөө I love you гэдэг үгийг амар удажиж хэлдэг байхгүй юу? Чи амар баг дурладаг гэж юу? Тий. Тэр өөрөөсөө нэг дурлахаараа айгу удаан дурладаг гэж юу? Мэдхгүй юм да. Хотлоо ярих чагаад ороогдоод нөө. Тэр нэг дурлахаар удаан дурладаг үгээс мэдхгүй. Гэхдээ юу гэсэн бол ихэндээ бол тэгж одоо юу гэдэг би чам тайртай гэдэг үгийг бол их дурамчхан хэлдэг гэдэг юм да. Би чам тайртай гэдэг үгийг тоглоомоор хэлж болдог гэж юу? Тэн тоглоомоор би хэлж чадашгүй. Миний зүрх тэр жинг дааж чадахгүй. Би бол богинохон амар олон дуулна гэсэн. Дурладаг байсан. Одоо болчиход байгаа юм гэсэн. Тий. Амар дулуумтгай хэлж тэгэл энэ ах нэг гэл. Тэгэл амар дуурлаж байгаа 7-ны дараа марчин өгдөг. Тэгэл дахиад нэг энэ ах гэл. Ямар муухай бэ? Зураг дурлцдаг уу? Крашлт гэсэн байхгүй. Тэгэл крашлал явагддаг гэсэн. Тэгэл талын бол байхгүй болгосон бохоо. Тэр үед тэгдэгсэн бол. За ингээд тэгэл амар дундуур за. Чир би шалт. Чир. Отаха яар. Би шууд дуусах гэсэн үгүй Иесус ярих. За. Тань тий. За яна за дуусах. Үгүй чи юм хэлчихэ. Үгүй. За би юм хэлээдгүй л. Та хоёр хоёулыг ч таслаад хэлэх юм хэлье. За ингээд манай эпизод өндөрлөж байна. Бодсон сансын бол комментэн дээр үлдээгээрэй. Subscribe хийгээ битгий мартаарай. Тэгээд таалагдсан бол бас notification bell дараа шүү. Энэ 7 хоног та нар сайхан өнгөрөөцгөөрэй. Их баярлалаа. Озя. Бэлаа. Озя бай. Озя. Озя.